Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сонгосон сэдэв бол хүмүүс ер нь яагаад нөхцөл байдалд заавал эсрэг хүнийхээ буруу байсан юм шиг бусдад ойлгуулахыг хичээгээд хүмүүст гомдлоо өөрийгөө өмөрсөн шалтгаан тайлбар хэлээд яваад байдаг юм болоо цаана сэтгэл зүйн ямар асуудал байдаг болохоор хүмүүс ийм үйлдэл хийдэг юм болоо тэгвэл үүнийг яаж зас залруулж болох вэ гэсэн талаар өөрийнхөө бодлыг ярья. Ингээд гомдлоод шалтгаан тоочоод яваад байдаг хүмүүсийн сэтгэл зүйн дотроо маш уналттай байдаг учраас энэ бол засчуулах зүйл шүү гэдгийг өнөөдөр хүмүүс санаа өгөх зорилгоор энэ бичлэгийг хийж байгаа. За тэгвэл яагаад ингэж өөрийгөө хамгаалаад бусдын буруу байсан юм шиг бусдад итгүүлэхийг хүсээд идэг юм болоо гэдэг талаар цаад шалтгааныг нь бодож үзье. Тэгэхээр үүний цаана ерөөсөө л тухайн зүйл миний буруу огт байгаагүй. Цаад хүмүүс л буруутай байсан гэсэн зүйлийг эхлээд өөртөө дараа нь бусдад итгүүлэхийг хүсэж идэг тийм далд хүслэл байдаг юм шиг байна. Гэвч яг үнэндээ бол өөрийнх нь дотроос өчүүхэн сулхан ч гэсэн нэг дуу хоолой чиний өөрийн чинь бодлоос чиний өөрийн чинь гаргасан тэр үйлдэлээс болоод ийм зүйл болсон. Чи өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлдэг боловч тэр өөрийнхөө алдааг бусдад мэдэгдүүлэхээс айж харин ч нууж түүнийг далдлахыг хүсэж эсрэгээр нь бусдыг буруутгасан. Миний буруу ерөөс огт байгаагүй гэсэн ойлголтыг өөртөө болон хүмүүст төрүүлэхийг хамаг байдгаараа хичээдэг юм шиг. Ийм бусдыг төрүүлж буруутгадаг хандлагатай хүмүүс би зүгээр байж исэн чинь хүн ирээд тэгээд гисэн. Тим зантай сонин хүн байна лээ. Манай эхнэр нөхөр эсвэл аав ээж ах дүү намайг дандаа тэгдгээ. Би ингээд зүгээр тэгж бодоол тэгж хахад хүмүүс дандаа намайг тэгдгээ гих мэтчлэн гомдлолоод би зүгээр байж исэн чинь гэсэн үгийг их хэрэгэлдэг юм шиг санагтаад идэгэн. Тэнд миний буруу ерөөсөө огт байгаагүй л гэж ойлгуулахыг хүсэж шүү дээ. Энэ бол одоо нэг их яриад идэг өөрийгөө хохирогчийн сэтгэлгээнд оруулсан би бусдаас олж хохироод байна гэж бодоод байгаа тийм төлөвт өөрийгөө байлгаад байна гэсэн үг. За тэгээд хүмүүст өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө бодлоор бол ингээ өөрийнхөө буруу биш байсныг батлаад ярьцны дараа за боллоо даалгавар биелэгдлээ. Би энэ хүнд өөрийнхөө буруу биш байсныг баталчлаа гэд өөрийнхөө хувьд бол сэтгэл нь тайвширдаг нэгсэндээ өөрийгөө хуурдаг. Өөрөөсөө бурууг холдуулж тайлбарсны дараа дотроо маш их тайвширч за болчихлоо, дуусчихлаа гэсэн ийм тайвширл мэдэрдэг бол харин ч дуусаагүй бүх юм эхэлж идэг. Таны хэлсэн үг хийсэн үйлдэл чинь яриаг чинь сонссон хүний болон нөгөө хүнээс дамжуулж дам сонссон хүмүүсийн бодол санаа далд ухамсарт таны тухай бодол мэдрэмж үнэлэмжийг чинь бүрдүүлэх нэг эсн болоод оршсоор л байдаг юм шиг нөгөө хүмүүсийг энэ хорвоогоос явуулна. Тэгэхээр хэдэн 10 жилийн настай зүйлийг энэ ам хэлээрээ энэ үйлдэлээрээ тарж идэг юм шиг. Гэвч яг бодит байдал дээр тэр бүр өөрийнх нь хүссэнчлэн нээрэл чиний зүв байсан байж тээ гэж хүн бүр санал нэгдэж тийм дүгнэлтэнд хүрдэггүй юм шиг. Наа нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоод тийм бэ нөгөө хүн ч ямар онцгүй юм бэ гих мэдчлэн үг хэлж болох ч гэсэн цаад гүндээ бол өөр байдаг юм шиг. Цаад сонсогч нь хэр хувь хүн болж төлөвсөн хүн бэ юмыг хэр олон талаас нь хардаг хэр юмыг дотроо эргэцүүлж боддог хүн бэ гэдэг төвшнөөс нь шалтгаалаад тэр хүний ярьсан зүйлийг янз бүрээр хүлээж авна. Амьдралын туршлагаараа багтай хүний үгэнд амархан итгэдэг тийм хүмүүс бол тийм байна өстой чиний зүв байсан мэн гэж түүнд бүрэн автаж хүлээж авах байх. Гэхдээ олон зүйлийг эргцүүлдэг юмыг олон талаас нь хардаг, туйлширдаг өөрийн гэсэн бодолтой тийм өөрийгөө олсон төлөвшсөн хүн бол тийм байна чиний 100% зүв байсан байна гэсэн ийм туйлширсан дүгнэлтэнд хүрэхгүй өөрөө чинь яриг сонссоод үлдсэний дараа тэр хүмүүс юу гэж бодох вэ гэхээр за манай хүнийг иймэрхүү хүн за цаанаа нэг тиймэрхүү нөхцөл байдал үүссэн чинь иймэрхүү зөрчил үүссэн болтой. Тэгэхээр манай хүний ч бас өөрийнх нь алдаатай зүйлүүд байгаа хаа гих мэдчлэн ингээд нэг арай эрүүл дүгнэлт хийдэг хүмүүс бодсноос хамаагүй олон байдаг баг. Гэвч нөгөө гомдлсон хүн бол амнаас нь гарсан үг бүрэл өөрийгөө хамгаалах төгс зэвсэг би өөрийнхөө үр дүнд хүрчихлээ. Миний буруу биш байсныг хүмүүс бүгд ойлгочихлоо ашгүй дээ гэж дотроо өөрийгөө хуурч тайвшруулдаг юм шиг. Тэгвэл үүний цаана ерөөсөө л миний алдаанаас болоод нөхцөл байдал ийм болсон гэдгийг хүмүүс мэдэх юм бол миний үнэлэмж уннаа. Надад итгэдэг үнэлдэг байсан хүмүүс надад итгэхээ болно гэсэн тийм нэг айцаас болтго юм шиг. Уг нь сайн сонсох юм бол яг гүндээ чиний буруу бас байсан гэдэг хоолой өртөнд сонсогдчихл байгаа. Түүнийг хүмүүст мэдэгдүүлчих вэ гэхээс л хөтлөө хайгаад яваад идэх юм шиг. Тэрийг л мэдэгдүүлчих юм бол хүмүүс намайг доогоор үнэлдэг болчихноо. Би бусдын дунд миний нэр хүнд унчнаа. Гих мэтчлэн зүйлээс айсандаа тийм үйлдэл далд ухамсараараа өөрөө ирэхгүй өөрийгөө хамгаалахын тулд хийдэг юм шиг. Нөгөөтэйгөр бас энэ бусдын юу гэж хэлэх бол яах бол намайг юу гэж бодох бол юу гэж үнэлэх бол гэдгээс
хамааралтай, тэр бусдын бодол санаанаас хамааралтайгаар өөрийнхөө биеийг авч явдаг гэдгийг бас давхар харуулдаг юм шиг байна. За нөгөө хүмүүс маань дотроос өөрийгөө бол би буруу биш гэдгийг баталсан хүмүүс одоо миний тухай эргээр үнэлж байгаа гэсэн ийм нэг итгэл найдвартай яваад байдаг бол харин гаднаасаа яаж харагддаг вэ гэхээр за нөхөл юм яриа явж байгаа байлгүй нөгөөх чинь л байна гэх мэтчлээ харин ч өөрийнх нь бодсны эсрэгээр үнэлэмж нь унтсан явж идэх юм шиг. Тэгвэл яагаад байгаа юм болоо гэдэг талаар нь лавшруулад бодоод үзье. Өөрийнхөө дотор байгаа тэр сул талуудыг өөрөө маш их зэмлдэг учраас бус хүмүүс ч гэсэн тэгнэ гэж айдаг юм шиг байна. Өөрийнхөө сул талуудыг маш доогуур үнэлж явдаг түүнтэй дургүй учраас бусд хүмүүст энийгээ мэдэгдүүлэх юм бол энэ сул талаа мэдэгдүүлэх юм бол бусд хүмүүс ч гэсэн яг миний энэ дотроо үнэлдэг шиг намайг тийм доогуур үнэлнэ гэж сайдс байдаг юм шиг байна. Алдаа хийснийхээ төлөө дотроо өөрийгөө маш их зэмлэж, яллаж, өөртөө нэмж өвдөлт өгдөг учраас далд ухамсараараа тэр өвдөлтөөс цухтаахын тулд өөрийгөө хамгаалах горимж шилждэг юм шиг байна. Энэ нь юуг илтгэж байна вэ гэхээр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаагүй байгааг нь харуулдаг юм байна. Харин эсэргээрээ хүлээн зөвшөөрсөн хүн бол тэгж өөрийгөө зовох шаардлагагүй гэдгийг ойлгоцсон байдаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн энэ миний буруу байсан гэж зөрөгтэй хүлээн зөвшөөрч чаддаг. Муу өрдөгөр гарсан ч би давж туулаад хариуцлага бүрэн хүлээнэ гэсэн бүрэн итгэл далд ухамсарт нь байдаг юм байна. Хийсэн алдааныхаа төлөө өөрийгөө яллаж суулгүйгээр за саяны үйлдэл дээр миний тийм буруу байсан байна. Би тэгвэл энийг давтахгүй тулд өөрийнхөө юуг засах вэ, юуг хөгжүүл сайжруулах вэ гэх мэтчлэн боддгийм байна. Би арчаагүй муу учраас л ийм хийж байгаамаа гэж өөрийнхөө хувь хүнийхээ мөн чанартай холбож бодлогүйгээр гаргалгаа шийдлийг дотроос хайж идэг юм байна. Тэгвэл өөрийгөө хүлээн зөвшөөрөх болон гомдол шалтак тоочж бусдыг буруутгах хоёр бол урвуу хамааралтай хоёр зүйл юм байна гэдгийг ойлгож болох юм байна. Өөрийгөө хэдий сайн таньж хүлээн зөвшөөрсөн байх тусам бусдыг баг буруутгана. Нэг үгээр хэлбэл өөрийнх нь хийсэн алдааг хүлээн зөвшөөрлөөгээд өөрт нь ямар нэгэн өвдөлт, эмзэглэл баг төрүүлнэ гэдгийг мэдж байгаа учраас алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг юм байна. Нөгөөтэйгөр эсрэгээрээ өөрийг нь хүчтэй өвтгөх шалтгаан болох учраас эннээсээ цухтдаг үйлдэл үзүүлдэг юм байна. Өөрийгөө уучлж чаддаг, өөртөө зөөлөн инэрэнгүй хандаж чаддаг бол алдааныхаа төлөө хүлээх хариуцлагаас айгаад ах шаардлагагүй байна. Одоо тэгвэл уламжлал ёсоор өөрийн ирэхгүй хийгээд байдаг үйлдэлүүдээ засахын тулд юун дээрээ ажиллаж болох вэ? Ямар ихтгэл үнэмшлийг өөртөө суулгаж болох вэ гэдэг талаар ярья. Хүн дотгошоогоо чиглээд өөрийнхөө жинхэнэ хэм бэ, би юу чаддаг вэ гэдгээ бүрэн тодорхойлж таниад өөртөө итгэлтэй болоод өөрийгөө дотроос хайрлаад ирэхээр тэр бусад хүмүүс өөрийг чинь яаж жичилж ийсэн. За энэ хүн энэ удаад л ууртаа яваа юм байгаа. Би бол тийм хүн биш ээ гэдгээ дотроо гүн бат хэлж чаддаг. Өөртөө итгэлтэй гаднаас хүний хийсэн үйлдэл, хэлсэн үг хүчтэй нөлөөлж чадхан болчдөг. Ерөөсөө өөрийгөө хамгаалах, өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах, өөрийнхөө хинбэ гэдгийг хамгаалах тийм том цайзыг хүн өөртөө итгэлээрээ өөрийгөө хайрлах хайраараа бий болгож чаддаг. Миний сул талууд бол үнэ надад тийм сул талууд байгаа. Би тэрийг чаддгүй нүнэ. Гэхдээ би тэрийг чаддгүй байлаа гэж бусдын дор ороод, бусдад дорд үзэгдээд байна гэсэн үг ерөөсөө биш ээ. Хүн болгон сул талтай, хүн болгон давуу талтай. Яг бусдаас дутуу талууд надад байгаа. Гэхдээ тэрийг би байнга бодож тэрэндээ ач холбогдол өгч өөрийгөө зовоогоод ах шаардлагагүй. Надад давуу талууд ч гэсэн байгаа. Би тэгвэл давуу талуудаа илүү сайн өнгөлөөд гэлзүүлээд бусдад үнэлэгдэх, бусдаар хайрлуулах хэрэгцээгээ би хангаж болно. Тэрнээс биш сул талуудаа нууж тэр болсон зүйлд, болсон үйл явдалд бусдыг буруутгаснаар би бусдад үнэлэгдэх өөрийнхөө үнэлэмжийг хадгалж үлдэнэ гэсэн үг биш ээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох юм байна. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж яг юу хэлж болох вэ гэхээр би өөрийнхөө хамгийн сул талуудыг, муу шинжүүдийг хүлээн зөвшөөрч байна, уучлж байна. Би өнгөрсөнд болон ирээдүйд хийх олон алдаануудынхаа төлөө өөрийгөө зэмлэж, яллаж, зовоохгүй. Би өөрийгөө өршөөж байна гэж өөртөө өршөөл үзүүлэхийг өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж хэлж болох юм аа. За бас нэг санах юм. Бусдыг буруутгаж нөхцөл байдлын талаар байнга хүмүүс ярьж гомдолж явах нь намайг гаднаас сул дорой харагдуулдаг юм байна. Дотроос маань ч миний эрчим энерги хүчийг унгадаг зүйл юм байна. Тэгэхээр би одоо гомдолж шалтак тоочж явдгаа болио.
Хийх гэсэн юм аа чимээгүй яжгаад хийчихэд хүмүүст харуулдаг бай. Өмнө нь олон таван юм ярьж, олон таван тайлбар хэлж ярьсан зүйл нь бүтээгүй үед өөрийгөө хамгаалсан олон шалтак тоочж явтгаа болио. Чимээгүй хүчрхэг дотгошоо чиглэсэн өөрийнхөө дотоод хүчийг нэмсэн тийм төлөвт би өөрийгөө аваачиж чаднаа гэсэн итгэл үнэмшлийг өөртөө суулгах хэрэгтэй болох нэ. Би хэдий чинээ гадагшаага гомдлож өөрийнхөө сэтгэл зүйн байдлын талаар, үүссэн нөхцөл байдал, харилцааны талаар бусдыг буруутгасан ийм олон юм ярьж явах тусмаа би өөрөө л улам бүр гаднаасаач дотноосооч уналтанд орж явдгийм байна. Тэгэхээр би үүний эсрэг зүйлийг сонгож байна. Би өөрийнхөө дотоод хүчийг нэмдэг тэр арга ухаануудыг судлаад өнгөрсөн хугацаанд өөрийнхөө мэдээгүйгээсээ болж алдчихсан эрчим энерги бүх зүйлээ би нөхөж дотоод хүчээ бүрэн сайхан дүүрэн болгох тэр арга алхмуудыг өөртөө одооноос авч хэрэгжүүлъя гэж шийдэх хэрэгтэй юм шиг байна. Бид чив чимээгүй байжгаад гинт хийсэн бүтээсэн зүйлээрээ тодроод гараад ирж байгаа хүмүүсийг маш их үнэлдэг, хүндэлдэг штеп. Тэр хүмүүс бол чимээгүйхэн өөрийгөө ажиллаад хөдөлмөрлөөд хүчээ хоромтлуулж байгаа зөв зүйлдээ зарцуулаад тодорч гарч ирдэг юм шиг байна. Гэтэл нөгөө яриад гомдлоо тайлбар тавиад яваад идэг хүмүүс маань эсрэгээр ингээ хүчээ гадагш нь алдаал яваад идэг. Нөгөө өөрийгөө хөгжүүлэх, амжилт бүтээл гаргах тэр зүйлүүдээсээ өөрийн мэдлэгөө холдуулаад идэг юм шиг байна. Хүнтэй ярих тоолонд бол дадал зуршил болцсон учраас өөрөө мэдлгүй л өнөөхөл ярьдаг гомдолдог зүйлээ яриад идэг бол хамгийн ихний хийх алхам бол зүгээр л амаа чимэх. Чимээгүй байхыг айл болохоор хичих. Хүнтэй ярилцж байгаа явцад уг нь бол сэдв мундахгүй. Сурсан дадсан зуршлаараа өнөөхөл сэдвүүрээ орчих гээд байвал түүнийг хөндлөнгөөс нь анзаараад сэдвээ өөрчлөөд үзээрэй. Өөрөө та заавал уралдаж хүнтэй ярих албагүй. Ер нь нөгөө нэг гомдлж ярьдаг хүмүүсийн бас нэг зуршил нь заавал өөрөө илүү ярих гад хичээгээд идэг. Сайн сонсдоггүй бас зуршил давхар харагдаад идэг юм байлээ. Зүгээр чимээгүй хүнийг сонсоод үзээрэй. Нөгөө хүний яриаг л лавшруулаад асуугаад сонсоод үзээрэй. Өөрөө байнга л яриад байгаа хүн бусдын яриаг сонсдоггүй учраас өөрийнхөө алдааг харах боломж бага болддөг юм шиг байгаамаа. Хүнийг илүү сайн сонсдог байгаад ирэхээр заавал та тэгж гомдлож яриад ах орон зай үүсэхгүй болдго юм шиг байна. Гомдлж яриад идэг хүмүүс хүнтэй харилцаж байхдаа 70% нь ярьдаг, 30% нь сонсдог байдаг юм байлээ. Ер нь анзаараад тахаар. Тэгэхээр байрыг нь солиод та бусдыг илүү сонсдог болоод ирэхээр олон зүйл өөрчлөгдөнө. Би өөрийгөө өмөрч ярьлаа гэд өөрийгөө бүрэн хамгаалж чадлаа гэсэн үг огтхонч биш байдг юм байна. Харин ч намайг бусдад төлөвшөөгүй, юм үзээгүй, амьдралыг дутуу ухаарсан, өөрийгөө дутуу хөгжүүлсэн сул дорой олгож харагдуулдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би тайлбарлаж ярьлаа гэд миний зөв гэдгийг хүмүүс ойлгоод өнгөрлөө гэж боддгоо болоод харин ч эсэргээрээ би тийм алдаа гаргасан үнэ гэж хэлж байгаа хүнийг хүмүүс илүү үнэлдэг, хүндэлдэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Өнгөрсөн нөхцөл байдлын талаар бусдад дараа нь дамжуулж ярихдаа за миний алдаа нэг тийм алдаа гаргасан юм шиг байлээ. Тэгээ нөгөө нь тиймэрхүү онцлогтой хүн байсан болохоор би тэрийн дунд нэг тиймэрхүү асуудал үүссэн. Гэтэ яг дараа нь тэр үнтэй нэг тиймэрхүү байдлаар харьцмаар юм байлээ. Гэх мэтчлэн өөрийнхөө талын алдааг хүлээн зөвшөөрч ярьдаг байя. Үүний тулд тэр өөрийгөө хүлээн зөвшөөрөх тал дээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй гэдгээ бас хүлээн зөвшөөрье. Би цаашид өөрийнхөө болон бусдын зөвхөн сайн сайхан талуудад л анхаарлаа хандуулж амнаасаа гаргах үгээ хийх үйлдэлээ эерэг байлгахын төлөө өөрөөсөө илүү хичээл зүтгэл гаргая. Гэх мэтчлэн өөртөө хандаж эхэлж өөрийнхөө итгэл үнэмшил хандлагыг өөрчлөх тасгалуудыг хийгээд үзээрэй. Өнөөдрийн яриаг маань сонссон хүмүүстээ баярлалаа. Сувгийг маань дэмжиж лайк, subscribe дарж байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.